Яа, гоё орж ирсэн байх шүү. За баярлалаа. Тэгээд ямар ч энэ шатанда амжилттай сайхан оролцохыг бодсон. Дууныхаа сонгуульд найруулга тий бүх юм дээр ач холбогдол өгч байгаа. Домог хамтлаг ард тоглож байгаа. Тэгээд хөгжим бүжгийн багш, концерт мистер, хөгжмийн зохиолч манай алдарт одоо Бетховен очиг аваад байгаа. Тэмүүлэн маань одоо төгөлдөр уураа тоглож байгаа. Тэгээд Өлзөн Ярахын одоо зохиолчийн хөгжмийн найруулгаар Амин утга гэдэг дуу дуулахаар хүрэлцэн ирлээ. Үнэмшсэн. Тэнцэр. Их сэтгэлээрээ гоё хөглөгдөж дуулж байна. Үнэхээр юм бас нэг сонин содон хоолой энэ залууд байгаа үз үзэгчтэй. За энэ шүү дээ гэж. За баяр хүргье. За бас л энэ цагийн одоо эзлэнхэн төрсөн ийм сайхан дүүнер маань. За домог хамтлагийг бол би сайн мэднэ. Эднэрээрээ бас би бахархаж явдаг юм аа. Монгол улсыг дэлхийн олон тайзан дээр илэрхийлж гаргасан дүүнер маань юм. Та нартай баяр хүргэе. Тийм ээ, My Voice-ийн бас л тод оролцогчдын нэг алтан гарт ийм залуу байгаа. Амин нутаг дууг
Балхаах үнэхээр гоё зохиосон. Та нарын одоо энэ найруулга бол бас л их сонирхолтой л санагдлаа. Хэн найруулга нээсэн? Хөгжмийн зохиолч Үлзий үеэр ахаар. За. Ингэж дуулж болно л доо. Чиний дуулж байгаа яг уу зүгээр ганц хоёр хөнгө алдалтууд бол байна, тийм ээ? Тэм үү гэнэ. За ямагтаач амжилт хүсье. My Voice байж болохоор залуу шүү чи. Баярлалаа. За манай сандгаа яах аргагүй л одоо нэгэн биеинд их ахадсан олон гайхалтай авиастай хүндээч болвол бас л их сайхан бурхнаас том бэлэг хишгийг аваад төрсөн хүн энэ хувь тавиланда ижи авда ер нь их баярлалаа л гэж хэлмээр байна. Тэгээ сайхан зурна гэдэг бол агуу авиас шүү дээ. Тэгээ дээр нь ингэж сайхан дуулна гэдэг бол бас их сайхан авиас юм да. Тэгээ баяр хүргэе. Амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсье. За баярлалаа. Тийм ээ, My Voice-ийн нэгэн сайхан нээлт бол яхин аргагүй энэ сайхан уран бүтээл сандагдорж гэж залуу байгаа. За тэгээд энэ уран зураг, хөгжмийн урлаг хоёрыг одоо энэ зааг их сонирн байдаг. За Литвийн одоо жишээл Алдурт зураа Черлёниус уран зураг одоо хөгжмийн ертөнц хоёрыг хослуулж маш сайхан тийм туршилтууд хийсэн байдаг. Өнөөдөр сандагдорж маань энэ хоёр урлагийг дуулахдаа зураг зурж байгаа юм шиг, магадгүй зураг зурхтаа дуулж байгаа юм шиг ингэж сайхан уран бүтээлээ төрөвдөг ийм бас нэгэн өвөрмөц хосгүй гоё авиас энэ тэмцээнээр нэгдсэнд бол би хувьдаа маш их баярлж яддаг юм а. Өнгөрсөн шат одоо 3 дугаар шатны бас дуулсан дуулалчин бол маш тийм сайхан уран яг одоо уран зураг шиг ийм гоё өвөрмөц байсан. Өнөөдрийн дуулал бол энэ амин нутаг хэмээхийн сайхан дууны мөн чанарыг гаргаж байна. Чи хэлбэр хөөцөлдөөгүй, дурайж дуулаагүй. Тэс өөрөөр хэлбэл одоо бид ориг уран бүтээл гэж одоо хэлдэг. Өөрөөр хэлбэл хинч биш ганцхан чиний сайхан юм хосгүй бас нэгэн бүтээл боллоо гэж хэлэх байна. Ялангуяа тэр шуранхайлан дуулж байгаа бол гайхамшигтай. Монгол тэр үндэсний үнэр тэр нэг хэдхэн хором бид сайхан талын үнэртэх шиг юм болж сайхан сэтгэл төрж байна. Тэр жижиг жижиг одоо дууны алдаа өнгө тэр бол жинхэнэ уран бүтээлч хүнд бол байсан ч одоо тэр уран бүтээлд нь саадуулдаггүй ийм сайхан юм да. Тэгээ сандагдорчтой одоо амжилт төсгийн ялдамд бас энэ үзэгч олонныгаа ийм сайхан уран бүтээлч байдаг юм шүү. Энэ хүний бүтээлийг таалаараа сойрхороо гэж бас хүсээр өгөх байна. За тийм ээ. Хоёрын маань үнэхээр сайхан хэллээ. Сая би ингээд нүдэ ханиад гисгэн зур тэр дээшээ гарах одоо шуранхайн дээр нь сонсоход Өмнөгов аймгийн ёлын хад гэж байдаг тийм ээ. Ёлын ам гэж ярьдаг. Яг тэр дунд ингээд явж байгаа юм шиг санагдлаа л да. Тийм гоё цууратаж айгуу гоё. Тийм ёлын аманд аваадсан чамд баярлаа гэж. За баярлалаа. За ингээд тайзан дээр домог сандагдорж Бетховен буюу одоо Тэмүүлэнгийн хослол үнэхээр гайхалтай байлаа, сонир тоглолт байлаа. Тий, тайзан дээр халуун байна. Тэгээ үзэгчд шүүгч нар бүх юм шин тайзч те. Шин одоо уур амьсгал хүлээж ирсэн учраас маш их гоё байлаа. Тэгээ амьд байна. Тий. Онцгой содон тоглолт байлаа. Тэгээд энэ амин нутаг хэмээхийн дуу бол намуухан дуу гэдэг яг чамайг оролцоолсон мөн хэлжсэн шүү дээ. Тэгээд ингээд уралдаан тэмцээнд ороход ямар байд юм бол доо гэсэн эргэлзээ төржсэн. Тэгээд харин чи өөрөөр өөрчлөөд өнгө нь бүр дээрээс нэлээд дээшээ гарлаа шүү. Тий, ерөнхийдөө бол фа мажороос авсан. Тий, нэлээд дээшээ өнгөнөөс. Тий. Тэгээд бас арай өөр найруулгатай. Тэгээд энэ дуу бас уянгалуулж дуулахаар бас нэг жоохон тий өөрөө уянгийн дуу учраас арай жоохон өөр манераар тэгээд хөгжмийн найруулга маань ингэж хийгдсэн учраас тэрэндээ захирагдаад тэгээд боллоо тий. Loves music.
Яа, гоё орж ирсэн байх шүү. За баярлалаа. Тэгээд ямар ч энэ шатанда амжилттай сайхан оролцохыг бодсон. Дууныхаа сонгуульд найруулга те бүх юм дээр ач холбогдол өгч байгаа. Домог хамтлаг ард тоглож байгаа. Тэгээд хөгжим бүжгийн багш, концерт мейстер, хөгжмийн зохиолч манай алдарт одоо Бетховен очиг аваад байгаа. Тэмүүлэн маань одоо төгөлдөр уураа тоглож байгаа. Тэгээд Өлзөн үер ахын одоо зохиолчийн хөгжмийн найруулгаар Амин нутаг гэдэг дууг дуулахаар хүрэлцэн ирлээ. Үнэмшсэн. Тэнцэр. Их сэтгэлээрээ гоё хөглөгдөж дуулж байна. Үнэхээр юм бас нэг сонин содон хоолой энэ залууд байгаа үзүүлэгчтэй. Тийг 52% дугаартай Даш Бунцгийн сандагд орж болон Домог хамтлаг баяр хүргэе. За энэ шүү дээ гэж. За баяр хүргье. За бас л энэ цагийн одоо эзлэнхэн төрсөн ийм сайхан дүүнер маань. За Домог хамтлагийг бол би сайн мэднэ. Эднэрээрээ бас би бахархаж явдаг юм аа. Монгол улсыг дэлхийн олон тайзан дээр илэрхийлж гаргасан дүүнер маань юм. Та нартай баяр хүргэе. Тийм ээ, My Voice-ийн бас л тод оролцогчдын нэг алтан гарт ийм залуу байгаа. Амин нутаг дууг
Балхаах үнэхээр гоё зохиосон. Та нарын одоо энэ найруулга бол бас л их сонирхолтой л санагдлаа. Хэн найруулга нээсэн? Хөгжмийн зохиолч Үлзий Баярхаар. За. Ингэж дуулж болно л доо. Чиний дуулж байгаа яг уу зүгээр ганц хоёр хөнгө алдалтууд бол байна, тийм ээ? Тэм үү гэнэ. За ямагтаач амжилт хүсье. My Voice байж болохоор залуу шүү чи. Баярлалаа. За манай сандгаа яах аргагүй л одоо нэгэн биеинд их ахадсан олон гайхалтай авиастай хүндээч болвол бас л их сайхан бурхнаас том бэлэг хишгийг аваад төрсөн хүн энэ хувь тавиланда ижи авда ер нь их баярлаарай л гэж хэлмээр байна. Тэгээ сайхан зурна гэдэг бол агуу авиас шүү дээ. Тэгээ дээр нь ингэж сайхан дуулна гэдэг бол бас их сайхан авиас юм да. Тэгээ баяр хүргэе. Амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсье. За баярлалаа. Тийм ээ, My Voice-ийн нэгэн сайхан нээлт бол яахын аргагүй энэ сайхан уран бүтээл сандагдорж гэж залуу байгаа. За тэгээд энэ уран зураг, хөгжмийн урлаг хоёрыг одоо энэ зааг их сонирн байдаг. За Литвийн одоо жишээл Алдурт зураа Черлёниус уран зураг одоо хөгжмийн ертөнц хоёрыг хослуулж маш сайхан тийм туршилтууд хийсэн байдаг. Өнөөдөр Сандагдорж маань энэ хоёр урлагийг дуулахдаа зураг зурж байгаа юм шиг, магадгүй зураг зурхтаа дуулж байгаа юм шиг ингэж сайхан уран бүтээлээ торивдаг ийм бас нэгэн өвөрмөц хосгүй гоё авиас энэ тэмцээнээр нэгдсэнд бол би хувьдаа маш их баярлж яддаг юм а. Өнгөрсөн шат одоо 3 дугаар шатны бас дуулсан дуулалчин бол маш тийм сайхан уран яг одоо уран зураг шиг юм гоё өвөрмөц байсан. Өнөөдрийн дуулал бол энэ амин нутаг хэмээхийн сайхан дууны мөн чанарыг гаргаж байна. Чи хэлбэр хөөцөлдөөгүй, дурайж дуулаагүй. Өөрөөр хэлбэл одоо бид ориг уран бүтээл гэж одоо хэлдэг. Өөрөөр хэлбэл хинч биш